За Монголын кикбокс дулаан спортын холбоо таны мэдхийн төлөв хамтран бэлтгэдэг Fighting Sport хөтөлбөрийн 201 дугаар үзэгч та бүхэнд хүрж байна. За энэ удаагийнхаа нэвтрүүлгээр Япон улсад 2010 оны 5 дугаар сарын 2-нд зохиогдсон Япон улсын K1-ы 63 кг-ийн жингийн аваргыг шалгаруулах энэ тэмцээнээс бэлтгэлээ. За 63 кг-д нийт Японы шилдэг гэсэн 16 тамирчид өрсөлдсөн. За эхний тулаан харагдаж Шимада Зуки гэж Япон улсын тамирчин 1991 онд төрсөн. За 177 см 60 кг жинтэй тамирчин байгаа. За энэ хар өнгийн шорттой улаан бэлэтэй тамирчин бол Шимада Зуки гэж тамирчин байна. За энэ тамирчин бол бас шин карате гэж энэ каратегийн шин урсгалаас гарч ирсэн. За энэ K1 гэдэг яг энэ төрөлдөө бол нийт 8 тулаа хийж 6 ялсан ийм тамирчин. За түүний өрсөлдөгч нь Шохэ Асахара гэдэг тамирчин байна. 1984 онд төрсэн 171 см 60 кг жинтэй. Ер нь энэ Японы 63 кг-ийн жингийн аваргачлал руу тэмцэхэд дандаа ерөнхийдөө 60 кг жинтэй тамирчид орж тулалдаж байна. Энэ бол энэ Япон тамирчдын бие бэлтрийн онцлог бас харагдаад байгаа. 63 кг жинтэйг 63 удаа хүрэхгүй энэ тамирчид жин өсч ингэж тулдж байгаа байдал ажиглаж байна л да. Энэ бол яг энэ 60 за магадгүй 60-аас хөнгөн жин яг Японы дунд жин байж ерөнхий бие бэлтрийн дийлэнх тамирчдын эзлэх хинжин байж магадгүй гэсэн зүйлс ажиглаад байна. За энэ K1-ы тэмцээн. За K1-ийнхаа дүрмээр 3 минутаараас 3 үе өрсөлдөн. За гар хөлийн тогтолгоон өвдөг орж тулалддаг энэ төрөл байгаа. За хоёулаа бол техникийн арга барилын үзүүлэлт сайтай, хурдтай ийм тамирчид ажиглагдаж байна. Тэгээд дөрөвс насны хувьд бас нэлээд зөрүүтэй. Шимада Зуки гэдэг харангийн шалтгаан тамирч 91 онд төрсэн бол Шохэ Асахара өрсөлдөгч тамирчин 84 онд төрсэн. Ийм тамирчин байгаа. За тэгээд энэ тамирчид K1-ы насан туршийн тэмцээнд орж ирэхээс өмнө бас залуучуудын K1 гэж болдог K1 Youth гэж. За энэ тэмцээнд бас хэдий тулалдсан байдаг. За энийг бол K1-ийнх нь юунд авч үздэг. Тулааны тоонд бол хамруулж үздэг байгаа. За Шимада Зуки 91 оны 11 сарын 17-нд Японд төрсэн. Ийм сүүлийн өсөж яваа ийм тамирчин. За Монголын тамирчдын хувьд ч гэсэн насны хувьд яг энэ кик мэргэжлийч сонирхтойч кикбоксчдын залуу нас нэлээд залуудсан 90-91 оны тамирчдаар Монголын баг үрдэж байгаа гэж хэлж болно. За нэгдүгээр болсон сонирхолтой Асахарагийн зүүн хөлийн хажиг өшгөлт ер нь хоногчтой болсон харагдаж байна. Яг дээгүр нь арцсан маань ер нь онцсон бол ер нь хэцүүдхээр л хэцүүдгэл. Ийм л аюултай юм тогтолгоо харагдлаа.
За дулааны 2 дугаар эхэлж байна. За ерөнхийдөө Шимада Зикио санаачлагыг аваад ажиллаж байгаа харагдаж байна. За дөрөв бэ хийсэн. Ер нь хоёулаа тулааны урлагаас гарч ирсэн. Каратегийн шинэ өр суулууд болохоо шинэ карате гэж энэ одоо төрлөөс гарч ирсэн. Дэсэ заан дээр Асахарагийн өсрэлттэй өвдөглөлт маш хүчтэй боллоо да. Тэгээд бэлтгэл сайн байна да. Энэ их одоо хүчтэй өвдөглөлт бас ингээд босоод ирэх өвдөг. Дөрөв бас би хэлэх гээд хамгаалт жоохон сул харагдаад байсан. Гар одоо доогоо. Энэ одоо мэрэгжлэр нь тулдахад ийм одоо гар доор хамгаалт сул ингэж явж болохгүй. Энэс залуу тамирчнаас туршлага харагдаж байна. За. Бэлтгэл их сайтай. Тэр хүнд одоо цохилтыг дишж гарч ингэж одоо тоглооны үйлчлэл бэлтгэлж харагдаж идэг. За энэ 63 кг гэж энэ жин К1-нд гарснаас Монголын одоо тамирчид боломж одоо олж байгаа. За хуучин бол ерөөсөө К1 чинь нэг л одоо төрөлд зохиогддог байлаа. 70 кг гэж яг максимум төрөл. Тэр гран-при бид нэр бол ондоо болно л да хүнд ч юм байна. 70 кг бол одоо Монгол хүний бие биедээ онцлог за дундаж одоо жин эзнэргээд олон зүйл шалтгаалж 70 кг-д асуудал их байсан л дөө. Их олон одоо тамирчид олноор гарч оролцож ингээд өндөрлөлтэй талууд бий. За 63 кг жил бол бас их боломжийн жин байгаа. Ялангуяа одоо Монголын тамирчид оролцсон. За гэхдээ К1-ны одоо энэ 63 кг-ийн жин албасын тоглолт болж К1-д орсон ч гэсэн ерөнхийдөө даяарчлагдаагүй, глобалчлагдаагүй байна. Өөрөлдвөл одоо энэ тэмцээн гэхэд гадаадын одоо дагалдах дулааны хийдгэлдээ тэмцээний үеэр 63 кг-ийн жингийн одоо супер дулаанууд гэдэг гадаадаас сайн тоглолдог. Энэ одоо тэмцээнд одоо Японы 16 тамирчдаас зөвхөн Ираны тамирчин орж одоо тоглолт хийсэн түүхтэй. Тэгээ энэ маань юу харж байгаа гадаадаас дийлэн одоо тамирчдыг одоогоор авчирж оролцуулах, төлөвлөлдүүлэх тийм сонирхол одоо энэ К1-ны одоо энэ хувийн хөвшилд маань одоохондоо байхгүй болов гэсэн бодлого харагдаж байна. За энэ дээр өсрэлттэй өвдөглөл маш хүчтэй болсон. Тэгээ бас их сайн цохилдож байна энэ дээр. Яг ирүүн таарсан. Барээгүй одоо яг дөрмийн дагуу. За одоо 3 дугаар үе. Сүүлийн одоо төгсгөлийн үе. Бага. За ингээд одоо төгсгөлийн үе эхэлж байна. За Асахара бол нэлээд санаачлагыг авч ажиллая гэсэн бодолтой байна. Тэгээд Шимадагийн хувьд бол бас нэг жоох нуруу өндөр, жац өндөр тэрийг ашиглаад тоглож байгаа боломж харагдаж байна. Тэгээд одоо хамгаалалт их суул явснаас сая